Тэгээд Төргийн танар Монгол улсын иргэн бэ? Монгол улсын иргэн бэ? Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн. Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн. Иргэний төргийн хэмжээр тэргүүн саламт дараагийн тушаалтай таны төлөө их хорооны төлөө албан ингэрт авууд хүлээнэ алдрын тэнгэрт хөвгүүдэн хоттой алсын харгуй Эрхэмдэд орондод байлгах самбуулаг Монгол улсын цэргийн дангаар өргөснийг илтгэе. болно. За баяр хүргэе. 3 дахь үеийн элчин улсан хүүдээ. Мамдаг элчин болоорой гэж одоо ирээ доо. Намайг болцооны сагамлагддаг 18 настай эрд цэргийн алмд одоо ирээд 45 хоног цэргийн дангаар өргөлөө. Зүтгэл гоё. Өөнд гэдэг намайг анх сургуульд орж байгаад хичээл сургууль бүхэн зааж өгч ирсэн анх шатны хөдөлгөөн тавьж тэгээд тэрнийх нь хүчин төлөө зэрэгт явдаг баярлаа. Миний аав одоо 3 цэстав дамжиж цэставын дарга хийжсэн. 20 жилиг миний аав хил дээр өнгөрөөсөн байна. Хэдийн цэстав төр хязгаарт он удаан жил ингэж ажиллана гэдэг бол баргийн эр хүний бас хийхэрэг байлгүй ингэж боддог юм аа. Хилд одоо засралтгүй хэлийн цэстав байна 20 жил байна гэдэг нь ар гэр ахуй амьдралаа бас зогсуулж чаддаг. Нилээ сэтгэлийн тэнхээтэй ийм хүний хийх ажил гэж би ингэж ойлгож явдаг. Заставд 20 жил амьдрахтаа бид хоёр бол 4 сайхан хүүхэдтэй болсон. Хүүхдүүд нь эрүүл их сайхан өссөн. Заставд бол ерөөсөө ээж ааваа гэж хилд орох биш. Жижүүрээ машин гэж хилд ордог байсан хүүхдүүд маань. Миний хүү бол одоо 10 төгсөд цэргийн сургуульд ороод тэндээс дарга болоод тэгээд хязгаар руу явцаа. Хаад юус хийж явдгийн хязгаар гэдэг нь би мөтгөчвөл тэгээд хэдэн жилийн дараа би нэг оцсон надад аваадсан. Тэгсэн ч очоод байсан чинь гэнтхэн л одоо шүн одоо түргэн авч байгаа юм даа. Ричишогөөсгөл тэгээд машин төртөө суугаад бүгдээрээ тэгээд алга болсон. Тэр үед нь эзэнгүй тэн их л өвгүй аймаар байсан. Тэгээ яах вэ дахин тэгтээд тэгээд дасаад гайгүй болдог юм байлээ. Тэ миний хүү бол одоо жилд нэг удаа л үзэгдэн. За гэрлэгч цэставынхаа одоо яг очдог замаар явж гин. Энэ замаар цэстав руугаа ангийн төвөөс орох, ирэх очих хэдэн жил явсан байна. Одоо яг энэ зам танил харагдаад сэтгэл хэр байна ер нь. Үнэхээр сайхан байна. Замаа хараад барыг таньж штэ одоо ингэж явдаг штэ гэдэг. Хотод амарч ирэл ямарсантай хурдан цэстав руугаа явах шал гээд яардаг байлаа штэ бид нар чи. Цэстав шиг сайхан байдгүй. Цэставтай ирэхээр энэ ямар сайхан жаргалтай байна. Хог. Эрхэмдэд орондод улсын хил хариуцлагын став гарсан зүйлийг тайв. Хэдийн зэргийн техник зүүн 57 салбарын захирагч, ахлах төсөгч шинээр болно. За сайн сууж байна. Өнгөрөх залуунасаа улсын хил дээр
хилдээр үдэснээ анзаарсангүй. Би дурандаа маань ер нь улсын ил 50 байна гэсэн ихтгэл аваагүй хэр утсан бэ? 2000 оноос хойш 24 жил болж байна. Сонилоо тийм ээ, сонил мэдрэмж тиймээр өөрөө дандаа 50 гэж хэлчихсэн юм чинь. Би ч сая ихтгэл өгснийхэн дараах нь бодлоо. Бүгд бүхний одоо хил хамгаалтын зохион байгуулах ингээ сайн сайхан бүхний одоо суурийг тавьж өгсөн хүмүүс бол та бүхнийхээ залгамж халаа болоод одоо бид бүхэн явж байгаа. Энэ яг миний анхны став болохоор ингээ тань шиг ингээ став дээр ингээ ихтгэлийг авч явах үед тэр үед одоо ер нь надад ямар санагдах болоо. Миний став энэ одоо үеэсээ хэрхэн өөрчлөгдсөн байх болоо гэд. Шүлгэн дээр байдаг шүү дээ. Давхаад очиход чойжгөө байл малчин танах гэдэг шиг манай хэлцдүүл ямар ч хүнийг ирсэн те нааша ид дуу цайсан тийм сайхан байдаг. Тэгээ та нарыг бүр залгамжид болоод ингээ бид бүхэн явж байгаадаа би бас туйлын их сэтгэл өндөр баяртай байна. 1986-аас 95 он хүртэл аруулгын ставын дарга. 95-аас 2000 он хүртэл одоо шарааны ставын даргаар тус ажилласан. Маш сайхан одоо заставын орлогч, ахлагч, хэлчихдээ одоо ингэж гар сэтгэл нийлж улсын хилийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө одоо хөдөлмөрлөж байсан. Нийт одоо салбараа бол одоо 5 удаа тэргүүн, 7 удаа онц, нийгмийн аливаа хамгаалалтын сайдын нэрэмжит шалгалтаар 3 удаа онц шалгагдаж, отрядаа бол одоо застав маань байнга л одоо 1-ээс 5 дугаар өрөнд бол одоо орж ирсэн. Хилэмгал байгууллага одоо ставын дарга албыг 14 жил харшлаа гэж. Энэ албыг хаших хугацаанд танд одоо ставын даргын ажилаар бахархах онцлог зүйл. Бэрхшээл бол гарнаа гаралгүй байх амьдрал явж байгаа байна. Тэр бүхнийг заставын дарга зохицуулна, зөв шийдвэр гаргана. Өөр одоо яг газар дээр ганц зохион байгуулж байгаа заставын дарга хүн хангалт үйлчлэгээ бол одоо тасрахгүй явах нь одоо өтрөд хэлийн зэрэг өдөрт газрын даргын үүрэг. Энэ тэр бүхнийг одоо уйж холбож улсын хамгаалалт батна төртэй байдал хангахын тулд бүх ажлыг зориулж явж байсан. Заставын дарга хийх бол тийм амар ажил биш. Тодорхой хэмжээний хариуцсан эсхийг эх орн биднэрт даалгаж өгч байгаа. За энэ эсхийг даалд ингээ аюулгүй улсын хамгаалалтын зөв зохион эх орныхоо өмнөөс энэ одоо эзэн болж бүх үйл ажиллагаа одоо зохион байгуулаа гэж одоо явуулж исэн. Өөрийнхөө одоо мэддэг чаддаг бүх зүйлэл одоо энэ албыг нэр төртэй хаахын тулд одоо явж исэн да. Одоо улсын хилийнхаа торгон шовн дээр одоо ингээд ирж ийн таны одоо сэтгэл ямар байна вэ? Сайхан байна. Боржин чулуун магнуудыг 2004 2-3 онд улсын хилийг тодорхой болгохын тулд хоёрт нэг талаас нь бүгдийг одоо дугаарлаж гэлсэн. Энэ чинь туслах тэмдгүүд байсан. Одоо ингээд энтлийнхэн 67, энтлийнхэн 60-с гэл ингээд явж байна. Өөр Монгол улсын хэмжээнд бол өмнөд хэлийнхээ бүх тэмдгийг нэгэн дугаар дараалсан дугаар оруулаад тэг өмнөд боссон. Маш сайхан байна. Хэдийн төвчдөрсөн за хүндтэй үзвэл Улсын хил дээр ургах нарыг тосож төрийн сүлдэт баганда тэргүүн михийн ёслохдоо харуулын цамхаг дээр их орноо манаж хайртай бүхэндээ их тайвныг илтгэхдээ би урсаа дунгөрөх залуунасаа улсын хил дээр үдэснээ анзаарсангүй учирсан амраа чамдаа үрдэг жамуулснаа хэлчин хүн бол ерөөсөө хэлийн баган дээр ирээд огшихгүй, баярлахгүй, бахархгүй байхаа аргагүй. Ийм сайхан байдаг. Улсын хилийн торгон хэлийн шугам гэдэг чинь заада
хүн товархан тохиош. Хэрүүргийн одоо хүнд одоо тохиолдод байхгүй. Уртай аав хүн ирээд энд ирж осож мөрөөл. Алав тий энд ингэж явахгүй. За энэ дээр одоо тэгэл морь тэмээтэй улсын хэдийнхээ дагуу шалгаа явж байгаа тэлийн баган тэмдгээ шалгааж явах чинь өөрийн ирэхгүй миний их орон ард байгаа шүү гэсэн бахархаас ард тун нэ би одоо хамгаалж байгаа шүү. Тэрний тулд энэ улсын хил дээр зогсож байгаа гэсэн ийм одоо бахархал өөрөө ирэхгүй одоо төрж идэг. Өтрөдөө төвд одоо орохгүй байсан шалтгаан бол одоо заставын дарга боллоо. За энэ заставыг нэг сайхан авч явъя. Ер нь одоо хэлчин офицер болсон. Энэ одоо зөвлөхийн эцсийг одоо үзье гэж л одоо ерөөсөө хэлийн заставд ажиллаж эхэлсэн. 1990-ад он гараад ирлээ. Нийгэм өөрчлөлт орлоо. Тэгээ хэлчтрүү хандлага нь одоо суларч ирлээ. Энийг одоо хил хамгаалах байгууллага отроод застав гэж одоо энэ одоо чиглэлийн үйл ажиллагаа нэлээд одоо орхицсан юунаас харагдж байна гэхээр 20 жил болсон одоо сайхан офицер тэг одоо тэтгэврт гаргасан. Энээс болж одоо хилийн заставд хүн хүч багассан, боловсон хүчний дутагдалд орсон. Тэгээд хилийн заставын дарга байдаг. Одоо орлогч нар байхгүй. Ийм үе одоо маш хэцүү үе одоо тулгарч ирсэн. Тэгээд тэр үед одоо хайж явсан боловсон хүчний дутагдалд ороод залуучууд хилээ бол амьдралаа бодвол явсан. Миний хувьд одоо бодохдоо бол за энэ хилийн заставын дарга нар ч гэсэн адилхан бодож ирсэн байна. За бид хамгаалахгүй бол одоо өөр хэн хамгаалах вэ? Бидэнд улс их орон ингэж их итгэл найдвар хүлээжсэн энэ асуудлыг ямар ч хүнд бэрхшээлтэй үе байсан гэсэн бид одоо даван туулж чадах л ёстой гэсэн ийм л одоо өргөсөн дагарахтаа үнэнч хэлчээ офицерээ нэг төрийг бодож одоо энүүнээс одоо шантраагүй ингэж ажиллаж байсан. Өөрийнхөө чадах мэдх хөхнөө л одоо улсын хэлийн аюулгүй байдлыг хамгаалах үйлс зориулъя гэж шийдээд ингэж хэлийн заставд алуу хайсан. Ер нь бол элтчин хүний амьдрал нэг зүйлийг золиослдог. Тэр нь бол албаа нэгт тавиад гэр бүлээ хоёрт тавьж байгаа үр хүүхдээ. Яг гэвэл энгийн хүмүүс бол үр хүүхдээ одоо хажууд нь мөнхөд ингээд байгаад зэрэг сургуульд нь хөргөж өгдөг бол манай ээж хоёр ч тэгэл 1-7-наас хүргээл за сургуульд орох боллоо өвөө минь аваад яваарай гэл тэгэл явуулцдаг. Өвөө минь нөгөө явуулцдаг. Өвөө минь хөрхий хаяада нэг боломж гарсан үед нэг унаа машины одоо сураг сонсцсон үед нь л хүүхдүүдийг аваад ирдэг байсан. Тэр болгон бол бас жил болгон бол бас ээж аав дээр нь хойж чаддгүй л байсан. Яд адаглал ингээл нөгөө эцэг эхийн хурал болно ш. Тэгэхэд эмээ өвөө л очино. Ээж аав нь байхгүй, очихгүй, очиж чадахгүй. Тэгэл багш нь манай багш бүр өөрт гайхаж асууж байна. Манай эмэгс Янгагийн ээж аав байд юм уу гэд. Тэгээд манай эмээ тэгж хэлжсэн. Ээж аав нь хил дээр байдаг юм аа. Цэргийн хүмүүс болохоор тэгж одоо хамт байх боломж байхгүй. Таныг одоо шалгалтаар хэдэн удаа үнэлгээтэй өгнөгдсөн хил хамгаалах байгууллагын бас тэргүүний заставын дарга салбарын цагч гээд ярьж би тэр заставын салбарын түүхэн дээрээс өөрөө уншиж ирсэн. 1986 заставын дарга болоод нийт 5 удаа тэргүүний застав болж илээ. 7 удаа отрядын дараагийн нэрмжлэлээр онц дүнтэй шалгачлаа. Сайдын шалгалтанд 5 удаа салуураа застав одоо онц шалгуулжлаа. Энэ бүхэн маань одоо манай хамт олонны ажлын үр бүтээл юм да.
энэгээр 1994 онд заставаараа отряд төрүүллээ. Олон одоо офицер ахлагч зэрэг төрүүлснээр шагнагдчихсан. Миний 1994 онд хэдийн цэргийн хэмжээнд аврагт ставан дарга болж ирсэн. Энэ бүхэн маань одоо манай хамт олонны хүч хөдөлмөрийн үр чимэл гэж бодож явдаг. 1994 он тий Хиломолох байгууллагын тэргүүний ставан эх орны 408 зохиост одоо албан үүрэг гүйцэж үе үеийн маш олон дарга нар байгаа. Тэн дундаас та Хиломолох байгууллагын тэргүүний ставан дарга гэдэг албан тушаал шагналыг аваад тэр шагналын эзэн болох үе та өөрөөр ямар бахархах сэтгэл юм хамт олноороо бахархах сэтгэлийнхэн талаар. Хамт олондоо маш их баярлж байлаа. Бид одоо өмнө тавьсан зорилгоо одоо биелүүлж байна гэж ойлгож байгаа. Улс их орныхоо өмнө өргөсөн тангарахтаа үнэнчийн илэрхийлүүлж исэн сургуулаараа бахархаж байлаа. Отрядтай хамт олноор одоо бахархаж байлаа. Энэ бүгд одоо энэ хүмүүсэл сурж мэдсэн энэ зүйл одоо хэрэгжүүлснээр үр дүн юм болоо л гэж бодож явдаг. За хамгийн их баярлж исэн баярлцсан үеэр 1992 онд Монгол улсын онцлчин гэсэн эрхэм хүндэт одоо тэмдэглээ явсан. За ингээл би одоо жинхэнэ одоо хэлчүүн болж байгаа юм байна да гэж л одоо маш их баярлж догдолж исэн. Ингээд тэр олон одоо эрэлхий Баатар хэлчдийн заставан дарга уурлуудынхаа нүрэг даалгаврыг одоо би одоо биелүүлэх хэмжээнд хүрч байна л гэж одоо ойлгож байна. Заставын дарга гэдэг албыг хашиж байгаа хүний хувьд бусдтай ямар үлгэр дууралттай бие яаж зөв авчих вэ? Гэр бүлдээ ямар хайр халамжтай байх уу? Гэх мэтлэн одоо олон талын хүч хөдөлмөр одоо авиас чадвараа ингээд зориулж ийж энэ бүгдийн ард гарсан юм манай Хилийн цэргийн шилдэг ставын дарга нарын нэг байсан гэж би боддөг юм аа. Энэ Хилийн став гэдэг газартай нэг айлыг толгойж одоо ингэж өргөтлгөөлөн ажиллаж амьдарч 14 жилийн хугацааг бол одоо үнэхээр бахархалтай. Энэ хүн бол одоо хилчин байх тавилантай л хүн гэж би ойлгодог. Манай дарга бол одоо ер нь хамт олон ч нийтж хүн өдөрдох чадвар застава авч явах тийм боловсрал сайтай тийм хүн байлаа. Одоо ямар ч хүний ялгар үздэггүй цэргүүд одоо нэгэн жигд эгнээнд байлахын тулд одоо их хүчин зүтгэж ажилдаг тийм л дарга байсан да. За алууны ажилд бол одоо бүх юмд нь ер нь тэргүүн байрал эзэлж явлаа да. Миний гэж амцруу орсода насал русаруу байгаа ачаал мо бүриманяч хоёр хуудаа маш их баярлж явдаг. Амьдралынхаа ихэнх жилийг эх оронтойгоо хуваалцсан хэлчин айлын охин гэдгээр би маш их бахархаж байна. Аавдаа маш их хайртай шүү. Миний хөө энэ амьдралаа эх оронтойгоо хуваалцсан хүн. Хайртай гэдэг үг хоёр үгэндээ байнга хэлжсэн. Баярлдаг шүү. Чиний буйнд өдөө зэрэгтэй энэ эх орны торгой хэлээд би өөрөө ирэхгүй өстө дураараад явж шүү. Үнэхээр их баярлж байна. Энэ хамт олондоо, хэлчин хамт олондоо, хэлчин эмэгтэйчүүдтэй энэ хэл хамгаалах байгууллагын хамт олондоо үнэхээр их баярлж байна. Би тэрийг мартаагүйд баярлалаа л гэж хэлье да. Урсаад өнгөрөх залуунасаа улсын хил дээр үдэснээ анзаарсангүй чавартачсан өдий шүнүүдээс жаргалтайн дэлгэр нари ширэндээс их хорон дархах хилэн бодолдон ирцүүсэн эргэж буцахгүй энэ амьдралан зориулсан дархан хил миний амьдрал торгон хил